За Монгол Ардын хувьсгалт нам дангаар ноёрхох эрх дарах үгүй болсноор нэгсэндээ улс төрийн нөхцөл байдал бол улам бүр чөлөөтэй болсон. За Монголын үндэсний дэвшлийн нам, чөлөөт хөдөлмөрийн нам, Монголын социал-демократ нам зэрэг шинэ намууд байгуулагдсанаар Монголд олон намын тогтолцоо бий болсон. За үүний дараагаар 1990 оны 4-р сард эрх баригч Монгол Ардын хувьсгалт намын онцгой хурал хуралдаж Монгол Ардын хувьсгалт намын мөрийн хөтөлбөр дүрмийг шинжилэн Цэдэн болон түүний тойрон хүрээлэгчдийн үйл ажиллагаанд дүгнэлт өгөх комиссийг байгуулсан. За намуудын донд уулзалт хэлцэл явагдаж ардын хурал улсын баг хурлыг сонгох тохиролцоонд хүрч улс төрийн тайван тэмцэл улс төрийн намуудын яриа хэлэлцээр зөвшөөрлөлийн үр дүнд бол 1990 оны 5-р сард үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэр дэвшигчдэд насны хязгаар тавьсан заалтыг хасаж улс төрийн намын тухай хууль болон үндсэн хуулийн нэмэлтийн хуулийг баталснаар нэгсэндээ олон намын оролцоотой сонгуул явуулах эрх зүйн орчин бүрдсэн. Төрийн эрх барих дээд байгууллагын бүтцийг өөрчлөн шинчилж төрийн эрх барих дээд байгууллагыг ардын хурал байх. Хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах байнгын байгууллага нь улсын баг хурал байж, бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгож, цаашлаад энэ нь сайдрын зөвлөлийг засгийн газар болгохоор нэгсэндээ тогтоож өгсөн бичдэг. Монголын түүхэнд анхны олон намын оролцоотой чөлөөт ардчилсан сонгуул 1990 оны 7-р сарын 22-наас 29-нд явагдаж, дээр дурдсан үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллагыг шинжилэн байгуулсан бичдэг. Шинээр сонгогдсон ардын хурал бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхийлөгчийг сонгох асуудлыг хэлэлцээд очир хот лоохус нарын нэр дэвшигчид нэр дэвшиж, үүгээр бол очир хот бүгд найрамдах Монгол Ард улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдож, Монгол улс түүхэндээ анх удаа ерөнхийлөгчтэй болсон. Дэд ерөнхийлөгч бөгөөд улсын баг хурлын дараагаар Монголын социал-демократ намын гишүүн Гожиг Доржиг сонгож, улсын баг хурлын дарга, орлогч, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнтэйгээр байгуулж, Монгол Ардын хувьсгалт нам 32, Монголын ардчилсан нам 10, Монголын социал-демократ нам 3 гишүүн босчууд 4 судал авсан бичдэг. Улсын баг хурлаас ерөнхий сайдаар Бямсран, тэргүүн шадар сайдаар Ган болдыг, шадар сайдаар Бүрэг Дорж, Дорлог Жов нарыг томилон, энэ нь хамтын хариуцлага хүлээн нэгсэндээ комитетийн зарчмаар ажиллах олон намын оролцоотой эслийн засгийн газар байсан гэж үздэг. Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын хурлын чуулган 1990 оны 11 сарын 11-ээс эхлэн ажлын хэсгийн боловсруулсан төслийг 76 хоног хэлэлцсэний эцэст 1992 оны 1-р сарын 13-нд Монгол улсын шинэ үндсэн хуулийг баталсан. Ардчлал хуульд ёсыг хамгаалах дээд байгууллага нь үндсэн хуулийн цэц хэмээх шинэ байгууллагыг бий болгосон. Шинэ үндсэн хуулийн дагуу 1992 оны 6-р сард бүх нийтийн чөлөөт сонгуул 2 дахь удаага явагдсан. Сонгуульд Монгол Ардын хувьсгалт нам үнэмлэхгүй ялалт байгуулж 70 судал авсан. Улсын хурлын дараагаар Баг Бандыг, ерөнхий сайдаар Жисраг сонгож, Монгол Ардын хувьсгалт нам дангаараа засгийн газрыг бүтүүлсэн. Дараагаар 1996 оны улсын хурлын сонгуульд ардчилсан холбоо эвсэл ялалт байгуулж 50 судал авсан. Гончиг Дорж улсын хурлын дарга Элбэг Доржид дараагаар сонгогдож, Монгол улсын ерөнхий сайдаар их сайхан томилогдсон. Ардчилсан холбоо эвслийн засгийн газар тогтвортой ажиллаж чадаагүй бөгөөд их сайхан Элбэг Дорж наран цэцэрлэгт амар жаргал нарын 4 ерөнхий сайд солигдсон ажилласан. 2000 оны улсын хурлын ээлжид сонгуулиар Монгол Ардын хувьсгалт нам 76 суудлын 72-ыг авсан. Иймээс улсын хурлын дарга болж нэг хоёр ерөнхий сайдаар тухайн үед
томилогдчихсэн. За шинэ зуун шинэ мянганы эхний жилүүдийн Монгол улсын парламентын 2004 оны сонгуульд Монгол Ардын хувьсгалт нам эх орон ардчлал эвсэл 2008 онд Монгол Ардын хувьсгалт намын ардчилсан нам хамтарч засгийн газраа байгуулсан бол 2012 онд бол илүү олон суудлал авч ардчилсан нам Монгол Ардын хувьсгалт нам Монголын үндэсний ардчилсан нам шудраг ёс эвсэл за иргэний зориг ногоон намтай хамтарсан засгийн газрыг байгуулан ажиллаж 2016-2020 оны сонгуулиар